За үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Мандемын сайт Архангай аймагт ажиллаж байна. Тэгэхээр яг одоо Асан арайнад бүсийн зөвлөл анх дахь хуралдаа эхлэж байгаа. Энэ бол Хангаан бүсийн хуралдаан. За бүсчилсэн хөгжлийн одоо бодлогот нийцүүлсэн бүсийн зөвлөлийн хуралдаан бол Архангай аймагаас эхлэж байгаа маа Хангаан бүсээс эхэлж байна. За тэгэхээр Монгол улсын дунд урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж хөгжлийн тулгымцсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхийн тулд засгийн газар 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх зорилттой болгон хэрэгжүүлэхээр тусгаад байгаа. За засгийн газрын хуралдаанаар бүсийн зөвлөлийн анх дахь хуралдааныг бүс тус бүрт зохион байгуулж бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, бүс тус бүрт шаардлагатай мега төслийг танилцуулж хилцүүлэх юм шийдвэр гарсан. За үүний дагуу өнөөдөр бүсийн зөвлөл анх дахь хуралдааныг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу Хангаан бүсийн зөвлөл анх дахь хуралдаан Архангай аймгийн Ара арайна цогцлборт эхэлж байгаа маа. За өнөөдрийн хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийн хөгжлийг ерөнхий төлөвлөгөө зорилтод хөтөлбөртэй болгох, за бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм байна. За өнөөдрийн хуралдаанд ерөнхийлөгчийн тамгын газар, за улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, Хангаан бүсээс сонгогдсон улсын хурлын гишүүд, за Хангаан бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн засаг дарга нар төлөөлөө, төрийн байгууллагын бүх шатны төлөөлөлдгээд нийтдээ 500 орчим төлөөлөгч оролцохоор за Ара арайнад хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд Мандемын сайт та бүхэндээ өнөөдөр бүсийн зөвлөл анх дахь хуралдаан буюу Хангаан бүсээс эхэлж байгаа бүсийн зөвлөлийн хуралдааныг шууд дамжуулан мэдээллийг хүргэх болно.